За тэнцвэрийн тухай ойлголт. Тэнцвэр тогтсон системд гадаад нөхцөлийг өөрчлөхөд тэнцвэр шинэ нөхцөл дахин тогтдог. Химийн тэнцвэрийн шилжилтэд нөлөөлдөг гадаад хүчин зүйлүүд нь концентрац, даралт, температур зэрэг юм. Химийн тэнцвэр хэрхэн шилждгийг 1884 онд Францын эмч Блэш тогтоосон. Тэнцвэрийн нөхцөлд орших системд гаднаас ямар нэг хүчээр үйлчлэхэд химийн тэнцвэр уг үйлчлэлийг бууруулах чиглэл шилжиж тэнцвэр дахин тогтдог. Үүнийг Лешталагийн зарчим байна. Жишээ нь одоо даралтыг ихсгэх багасгах, температурыг ихсгэх багасгах, уралд орж байгаа болон бүтээгдэхүүн бодисын концентрацийг ихсгэх багасгах зэргээр гадаад хүчин зүйлийг өөрчлөхөд тэр нөлөөлж байгаа хүчин зүйлийн үйлчлэлийг бууруулах чиглэл тэнцвэр шилжинэ гэсэн зарчим байх нэ. За химийн тэнцвэрт концентрац нөлөөлөх. За энэ дөрвөлжин хаалтанд концентрацийг тэмдэглэж байгаа. Энд нэрээр нэмэгдсэн байна. Их бодисын концентрацийг ихсгэх. Эсвэл бүтээгдэхүүн бодисын концентрацийг багасгах тохиолдолд шулуун уруулын чиглэл тэнцвэр шилждэг. За шулуун уруулын чиглэл тэнцвэр шилжихэд тэнцвэрийн тогтмолын утга нэгээс их гарах бөгөөд бүтээгдэхүүний гарц нэмэгддэг. За энэ туршилтан дээр аваад үзэхэд N2O4 4 жижиг хэсэг ингэж тэмдэглэсэн байна. NO2-ын жижиг хэсэг ингэж тэмдэглэсэн байна. Энэ систем тэнцвэр тогтсон тохиолдолд тэнцвэрийг шилжүүлэхийн тулд уралд орж байгаа бодисыг нэмж өгсөн байна. Нэмж өгөхөөр энэ дээрх одоо тайлбарсан нөхцөл ёсоор их бодисын хэмжээг нэмэгдүүлсэн байна шүү дээ. Тэнгүүд тэнцвэр шулуун уруулын чиглэлд шилжинэ гэсэн үг. Ишээ тэнцвэр шилжинэ. За дараагийн нөхцөлд уралд орж байгаа их бодисын хэмжээг багасгах. Эсвэл бүтээгдэхүүн бодисын хэмжээг ихсгэсэн тохиолдолд тэнцвэр буцах уруулын чиглэлд тэнцвэр шилждэг. За энэ тохиолдолд К-ийн утга нэгээс бага гарах бөгөөд бүтээгдэхүүний гарц багаснаа гэсэн үг. За энэ урал дээр аваад үзэхэд одоо түрүүн энд N2O4-ыг их бодисыг нэмсэн бол одоо энэ тэнцвэр тогтсон системд NO2 гэдэг бүтээгдэхүүн бодисыг нэмсэн байна. За бүтээгдэхүүн бодисыг нэмэхэд тэнцвэр дээр тайлбарснаар бүтээгдэхүүн бодисын концентрацийг нэмэхэд буцах уруулын чиглэл тэнцвэр шилжинэ гэж тайлбарсан байна. За дасгал 1. Өгөгдсөн уруулын тэнцвэрийн тогтмолыг нэмэгдүүлэхийн тулд концентрацийг хэрхэн өөрчлөх вэ? За S2 дэх нь O2 өсгөнээс урвсан эргэх уруулын хувьд дельта H нь хасах 180 кJ-ыг үржих мойлын хасганы зэрэгтгсэн уруулын дулаантай. За энэ хасах байна гэдэг нь дельта H утга тэгээс бага гэсэн. Тэгэхээр тэгээс бага юм чинь энэ уруул шулуун уруул нь бол экзотерм уруул байна гэсэн. За энэ уруул экзотермийн уруул гэдгийг дельта H-аас нь харж тодорхойлж байна. За уралд орж байгаа S2 ба O2-ийн аль нэгний концентрацийг нэмэгдүүлнэ. Одоо энэ чинь тэнцвэрийн тогтмолыг нэмэгдүүлэхийн тулд шулуун уруулын чиглэлд тэнцвэрийг шилжүүлэх ёстой. За шулуун уруулын чиглэлд тэнцвэрийг шилжүүлэхэд уралд орж байгаа их бодисуудын концентрацийг нэмэхэд одоо шулуун уруулын чиглэлд тэнцвэр шилждэг гэж өдөр өмнөх слайднд авч үзсэн. Тэгэхээр энэ хоёрын аль нэгний концентрацийг нэмэгдүүлэхэд л шулуун уруулын чиглэлд тэнцвэр шилжинэ гэсэн үг. За SO2-ын концентрацийг багасгаж болно. Эсвэл бүтээгдэхүүн бодисын концентрацийг багасгаж болно гэж өмнөх слайдн дээр тайлбарсан. Ийм хоёр нөхцөлд бол шулуун уруулын чиглэл тэнцвэр шилжигнэ. За эдгээрийн үр дүнд шулуун уруулын чиглэл тэнцвэр шилжиж К-ийн утга ихсэж бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ. За тэнцвэр даралт нөлөөлөх нь. Тэнцвэр тогтсон системийн даралтыг ихсгвэл эзэлхүүн багасгах тал руу тэнцвэр шилжинэ. За жишээ нь 2N2-оос N2O4 үүсэх эргэх уруулыг авсан байна. Энд хий байдалтай бодисууд дээр бол стохиометрийн харьцааг нь ашиглаж эзэлхүүнийг тодорхойлох боломжтой байдаг. Тэгэхээр энэ хоёр эзэлхүү энэ нэг эзэлхүү. Тэгвэл ийшээ эзэлхүүн багасж уруул явагдсан байна. Шулуун уруул нь эзэлхүүн багасж явагдсан учраас даралтыг ихсгвэл эзэлхүүн багасах тал руу тэнцвэр шилжинэ гэсэн үг. За тэнцвэр тогтсон системийн даралтыг багасгавал эзэлхүү ихсэх тал руу тэнцвэр шилжинэ. За жишээ нь N2O4 гэдэг нь хоёр эзэлхүү нэг эзэлхүүний харьцаатай байгаа. Тэгвэл буцаг уруулын чиглэлд эзэлхүү ихсэж байна. Шулуун уруулын чиглэлд эзэлхүүн багасж байна.
Тэгэхээр даралтыг багасгавал эзэлхүүн ихсэх тал руу тэнцвэр шилжинэ. Тэгэхээр буцах уруулын чиглэл тэнцвэр шилжигнэ. За энд бол Лиш далайгийн зарчим ёсоор ингэж тайлбарлана. Ер нь даралт эзэлхүүн хоёр бол уруу хамааралтай хэмжигдэхүүнүүд учраас даралтыг ихсэхэд эзэлхүүн багасгах тал руу, даралтыг багасгаад эзэлхүүн ихсэх тал руу тэнцвэр шилжинэ гэж ойлгоно. За дасгал 2. За энэ урвал дээр өгцөн урвалын тэнцвэрийн тогтмолыг нэмэгдүүлэхийн тулд даралтыг хэрхэн өөрчлөх вэ гэж. За тэнцвэрийн тогтмолыг өөрчлөхийн тулд нэмэгдүүлэхийн тулд тэгэхээр шулуун урвалын чиглэлд урвалыг явуулах шаардлагатай тийм ээ. Тэгэхээр даралтын өөрчлөлтөн дээр бол заавал эзэлхүүний өөрчлөлтийг харна. Хий байдалтай бодисын эзэлхүүнийг бол стохиометрийн коэффициент шууд тодорхойлдог. Хатуу шингэн бодис дээр бол эзэлхүүнийг ингэж тодорхойлох боломжгүй байдаг. За эндээс харахад 3 эзэлхүүн бодис урвалд орсон байна. 2 эзэлхүүн бодис урвалаар үүссэн байна. Тэгэхээр шулуун урвал нь эзэлхүүн багасж явагдсан байна. Буцах урвал нь эзэлхүүн ихсэж явагдсан байна гэж харагдаж байна. За тайлбар. Шулуун урвалын чиглэл тэнцвэр шилжихэд К-ийн утга ихсэх боломжтой. Урвалаас харахад шулуун урвалын чиглэл эзэлхүүн багасж байна. Өгдсөн урвалд тэнцвэр тогтсон үед даралтыг ихсэгвэл эзэлхүүн багасах чиглэл буюу шулуун урвалын чиглэл тэнцвэр шилжиж К-ийн утга ихснэ. За химийн тэнцвэр температур хэрхэн нөлөөлөх вэ? За энэ урвалын хувьд бол амик үүсэх шулуун урвал нь экзотермик урвал, амикын задгах буцах урвалнууд эндотерм урвал байна. За температур ихсэхэд бол Лиш далайн зарчмаар эндотерм урвалын чиглэл буюу дулаан шингэх тал руу тэнцвэр шилждэг. Температурыг багасгахад экзотерм урвалын чиглэл тэнцвэр шилждэг. За химийн тэнцвэрт температур нөлөөлөх нь. За температурыг ихсгэх буюу багасгах байдлаар тэнцвэрт нөлөөлж болно. За хэрвээ температурыг ихсгэвэл эндотерм урвалын чиглэлд тэнцвэр шилждэг. Дельта H утга тэгээс их байвал эндотерм урвал гэж үздэг. Өөрөөр хэлбэл нэмэх утгатай байвал. За температурыг багасгахад экзотерм урвалын чиглэл тэнцвэр шилждэг. Дельта H утга нь тэгээс бага байвал. Тэгээс бага гэдэг нь хасах утгатай байвал экзотерм урвал гэж үзнэ. Тэгэхээр температурын өөрчлөлтөн дээр бол тэнцвэрийн шилжилтийг авч үзэхдээ экзотерм урвал байна уу, эндотерм урвал байна уу гэдэг дээр анхаарлаа сайн хандуулах ёстой. За дасгал 3. За энэ урвал дээр дээрх урвал тэнцвэр тогтсон үед температурыг ихсгэх ба багасгахад тэнцвэр хаашаа шилжихийг тайлбарлав. За Лиш шаталын зарчмаар системийн температурыг нэмэгдүүлэхэд температурыг багасгах буюу дулаан шингэх эндотермийн урвалын чиглэл тэнцвэр шилждэг гэсэн зарчим байна. За шулуун урвал нь бол тэгээс бага учраас экзотерм урвал байна. Тэгвэл буцах урвал нь бол дельта H тэгээс их эндотерм урвал байх ёстой. Температурыг ихсгэхэд буцах урвалын чиглэлд температурыг багасгахад шулуун урвалын чиглэл тэнцвэр шилжинэ гэж байна. Тэгэхээр температурыг ихсгэхэд бол тэр гаднаас өгöd байгаа температурыг бууруулах чиглэл буюу температурыг багасгах чиглэл нь бол дулаан шингэх чиглэл байна. Тэгэхээр эндотермийн урвалын чиглэл шилжинэ гэсэн үг. За энэ даалгавар дээр бол анхаарах ёстой зүйлийг дөвний үгээр за химийн тэнцвэрт нөлөөлдөг гол хүчин зүйлүүд бол концентрац, температур, даралт. Хэрэг концентрацийн нөлөөллийг тайлбарлах гэж байгаа бол их бодис ба бүтээгдэхүүн бодисын концентрацийг ихсгэж байна уу, багасгаж байна уу гэдэг дээр анхаарлаа хандуулна. Их бодисын концентрацийг ихсгээд бүтээгдэхүүн бодисын концентрацийг багасгах юм бол шулуун урвалын чиглэл тэнцвэр шилждэг. Эсрэг их бодисын концентрацийг багасгаад бүтээгдэхүүн бодисын концентрацийг ихсгвэл буцах урвалын чиглэл тэнцвэр шилждэг гэдгийг бид өмнөх слайдуудаар авч үзье. За температурын нөлөөг тайлбарлах гэвэл экзотермийн урвал байна уу, эндотермийн урвал байна уу гэдэг дээр анхаарлаа хандуулж тайлбарлана. Тэгэхээр температурыг ихсгэхэд бол эндотермийн урвалын чиглэл, температурыг багасгахад экзотермийн урвалын чиглэл тэнцвэр шилждэг. За даралтын өөрчлөлтийг тайлбарлахдаа эзэлхүүний өөрчлөлтөөр анхаарлаа хандуулна. Даралт эзэлхүү хоёр уруу хамааралтай учраас даралтыг ихсгэхэд эзэлхүүн багасгах тал руугаа, даралтыг багасгаад эзэлхүү ихсэх тал руугаа тэнцвэр шилжинэ гэж ойлгоно. За химийн тэнцвэрт катализатор нөлөөлөх үү? За катализатор гэдэг нь бол урвалын хурдыг өөрчлөөд ихэнх тохиолдолд ихсгээд өөрөө урвалд орохгүй тоо хэмжээ шин чанараа хадгалж үлддэг бодисыг хэлдэг. За катализаторын гол үүрэг нь шулуун ба буцах урвалын хурдыг яг адил хэмжээгээр хурцсгадаг. Хоёулын зэрэг ихсгчдэг. За химийн тэнцвэрт катализаторын нөлөөг тайлбарлах
Тийм учраас тэнцвэрийн шилжилтэнд нөлөөлөхгүй. Тэнцвэр шилжихийн тулд шулуун ба буцхруулын хурд тэнцүү биш болж аль нэгийнх нь хурд ихснээр тэнцвэр шилжинэ. Тэгэхээр энд бол хоёулангийн нэгсэж байгаа учраас тэнцвэр аль нэг нь одоо хурцдаггүй учраас тэнцвэрийн шилжилтэнд катализатор нөлөөлөхгүй гэсэн үг. За катализатор нэмсэн ч урлагийн холимогт одоо шулуун ба буцхруулын хурд нэмэгдэж тэнцвэр хурдан тогтдог. Тэнцвэр тогтох хугацааг богиносгодог гэсэн үг. Тэгэхээр тэнцвэрийн шилжилтэнд нөлөөлөхгүй учраас холимогдох бодисын тоо хэмжээ өөрчлөгдөхгүй тогтмол хэвээрээ байдаг. Эсэлт ерөнхий шалгалтын 18 оны 14 дугаар даалгавар дээр ажиллая. За энэ дээр хатуу байдалтай нүрстрэгч, хий байдалтай устрагчтай уралд ороод хий байдалтай ацетиленийг үүсгэж C2H хоёрыг. За энэ урвал бол дельта H нь нэмэх 227.4 кJ байх нь мойл байна. Тэгэхээр дельта H урвал тэгээс гэдэг маань шулуун урвал нь бол эндотерм урвал байна гэж харагдаж байна. За энэ дээр бол хий бодисын эзлэхүүнийг бол стихиометрийн коэффициентээр нь тодорхойлно. Тэгэхээр энэ нэг эзлэхүүн устрагч орсон байна. Нэг эзлэхүүн амиак үүссэн байна. Хатуу бодисын эзлэхүүнийг бол тодорхойлох боломжгүй. Тэгэхээр энд эзлэхүүний өөрчлөлт бол гараагүй гэж харагдана. Тэнцвэр тогтсон үед систем бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд ямар нөхцөлийг хэрхэн өөрчлөх вэ? За бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлнэ гэдэг маань шулуун урвалын чиглэл тэнцвэрийг шилжүүлнэ гэсэн үг. За шулуун урвалын чиглэл тэнцвэрийг шилжүүлснээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэх ёстой. Энэ урвал нь дельта H нь тэгээс их тул шулуун урвал нь бол эндотерм урвал юм байна гэж харагдаж байна. Тэгвэл буц урвал нь экзотерм урвал байж таарна. Эзлэхүүний өөрчлөлт бол энд гараагүй. Тэгэхээр ийм температурыг нэмэгдүүлэхэд эндотерм урвалын чигт тэнцвэр шилждэг гэдэг лест-шалгалагийн зарчмаар одоо тохиолдол нь бол зөв хариулт байх нэ. Даралт өөрчлөгдөг үед бол эзлэхүүн өөрчлөгдөг үед бол даралт бол нөлөөлдөггүй, шилжилтэнд бол нөлөөлж чадахгүй гэж үздэг. За 19 оны Ф-гийн 28 дугаар даалгавар дээр ажиллая. Габрийн процесс устрагч азот урвалд амиак үүссэн байна. Дельта H нь тэгээс баг гэдэг маань экзотерм урвал байна. За энэ төмөр катализатор оролцоотой явагддаг. Тэгвэл богино хугацаанд бүтээгдэхүүний гарцыг ихсэхийн тулд дараах нөхцөлийг хэрхэн өөрчлөх вэ? За даралтыг ихсгэх, багасгах, эсвэл өөрчлөхгүй байх, температурыг ихсгэх, багасгах, катализаторыг өөрчлөхгүй байх, ихсгэх, багасгах гэсэн нөхцлүүдийн аль нь бол тохирох вэ гэдгийг сонгох нэ. За эхлээд эзлэхүүний өөрчлөлтийг тодорхойлно. Яг л даралт одоо яаж өөрчлөх вэ гэдгийг эзлэхүүний өөрчлөлтөөс харна. Тэгэхээр 3 эзлэхүүн, 1 эзлэхүүн, 2 эзлэхүүн. За эндээс харахад бол 4 эзлэхүүн байц урвалд ороод 2 эзлэхүүн байц үүсэж байна. Шулуун урвалын чиглэлд эзлэхүүн багасж явагдсан байна. Буцах урвалын чиглэлд эзлэхүүн ихсэж явагдсан байна. Дельта H тэгээс баг гэдэг маань экзотерм урвал байна, шулуун урвал нь. Буцах урвал нь бол эндотерм урвал байх нэ. Бодлогын нөхцлөөс харахад бол бүтээгдэхүүн үүсгэх чиглэлд эзлэхүүн багассан байна. Шулуун урвал нь бол экзотерм урвал байна. Иймд даралтыг ихсэхэд эзлэхүүн багасгах чиглэл тэнцвэр шилждэг. Температур багасхад экзотерм урвалын чиглэл тэнцвэр шилждэг. Катализаторын хэмжээг өөрчлөх шаардлагагүй. Тэнцвэрийн шилжилтэд нөлөөлдөггүй. Зөвхөн урвалын хурдыг ихсгдэг. За ингээд энэ нөхцөлийг хангасан одоо тохиолдол нь бол A хувилбар наахны даралтыг ихсгэн, температурыг багасгах, катализаторын хэмжээг өөрчлөх шаардлагагүй гэсэн. Эзлэхүүн багассан учраас даралтыг ихсгэн, шулуун урвал нь экзотерм процесс учраас температурыг багасгах. За анхаарал тавьсанд баярлалаа.